бүхэнтэйгээ ханиад шуурхнаа өвчний тухай одоо болж игэл та нарын тавьсан асуултанд чадхаараа хариулахаар ингээд мэйж кнет гэдэг энэ төл дээр ирчээд сууж байна. Тэгээд одоо та бүхний асуусан асуултанд хариулъя да. Би бол хүүхдийн мэргэжлэрээ одоо нэлээд жил ажилласан, намайг эрдэнэ шилжүүлдэг. Тэгээд та нартайгаа одоо энэ оройн 30 минут та бүхний асуусан асуултанд хариулахаар хэллээ. За эхний асуулт нь байна. За та эхний асуулт нь ханиад шуурхнаа өвчин юунаас болоод үүсдэг талаар одоо өвлийн улиралтай тохиолдолд ямар арга хэмжээ авч сэргийлэх талаар нэрээд. За ханиад шуурхнаа гэдэг өвчин бол бүх дэлхийд даяар байдаг өвчин. Хадуу орондч байна. Одоо хөдөн сэрүүн орондч байна. За манай орны хувьд бол дуны улирал тавьсан гайгүй. За өвлийн улирал бол нэлээд ихсдэг. За зарим нь утаа үнээртэй холбоотой тайлбарладаг. За тэгээ хүүхдийнхээ онцлогоос хамааран зарим хүүхд нь хүндэрч хатгалгаар хүндрэх, амьсгалын дутагдлаар хүндрэх асуудал байж болно. Зарим тохиолдолд яг хүүхэд өөрийнхөө дархлаагаар 1-2-3 хоног ханиадгаа ганц өдөр халуулж байгаа ингээд гайгүй болдог. Хөвчлэн вирусээр үүсгэгддэг. За вирусээр үүсгэгдээд зарим тохиолдолд эхний 1-2-3 хоногт нэг халуулж байгаа одоо хүүхдийн ерөнхий биеийн байдал нь гайгүй. Тэр хүүхэд дархлаагаар ингээд даваад өвчтдөг тал байдаг. Зарим тохиолдолд хүндэрдэг. За хүндэрдэг хүүхдүүд нь ямар хүүхдүүд байх вэ гэхээр одоо суур өвчтэй хүүхдүүд байж болно. Тураатай байж болно. Цус баталтай байж болно. Рахит буюу одоо сүлгаатай байж болно. Их хашлантай хүүхдүүд байж болно. За сүүлийн үед дархлаа гэж яригдах болсон. Тэгээд дархлаа дутмагчтай хүүхдүүд бас арай илүү хүндрэх талтай байдаг. Заримдаа ч бас эрүүл хүүхэд хүн дээр үүдэх асуудал бас бий яг үнэрсээр. Тэгээд ингээд ханиад гэдэг өвчин одоо агаар туслын замаар өвчлөн тархина. Агаар туслын замаар тархина гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо хүн болгон ойлгомжтой байгаа. Ханиадтай орчин, ханиад хүрсэн хүмүүсийн хажууд эсвэл одоо огт ханиадгүй хүмүүс байсан ч гэсэн ингээд тэр агаарт байгаа ханиадны вирус тухайн хүүхдэд тухайн хүнд очиж наадаад ингээд хоолой, ам, залгуур, цээж, уушиг, буурсан хоолой, хамар, чих гэдэг ингээд заримдаа гүйлгүүлдэг, гүйлжүүлдэг гэдэг ингээд гиз хотоодны асуудал хүртэл оруулдаг. Одоо нэг вирусын гаралтай. За вирусын гаралтай өвчин бол эхний 1-2-3 хоногт вирус одоо хүний организмд ороод бие махбодод ороод бас нэг тоглолт хийнэ. Хадууруулна. Тэгээд тухайн үедээ тэр үеийг давчих юм бол заримдаа гайгүй. Ихэнх тохиолдолд нянгийн гаралтай өвчнүүд хүндэрдэг. Нянгийн халдвараар одоо нэмж хүндэрдэг. Тэр нянгийн халдвар нь өөрт байсан нянгууд өсөж үржээд бие эсэргүүцэл сулрахаар одоо сэргэж магадгүй. Зарим нь одоо бас нэмж халдвар авч магадгүй. Ингээ ханиад шуурхнаа гэдэг бол одоо нэг ийм л өвчин. За ер нь ханиад шуурхнаа гэдэг өвчин бол дэлхийн одоо дэлхийд даяар 5 хүртэлх настай хүүхдүүдийн хамгийн их одоо эмгэгдэлд хүрдэг өвчин буюу хатгалгаагаар хүндрүүлэх нэг гол шалтгаан болж байд юм аа. За асуулт байвал ингээд хариулъя да. Одоохондоо бас хүмүүс маань сайн орж ирэх байх шиг нь. Ганцуя гамбаа гэдэг
гамгүй сайн гэсэн байна. Тэгээ дээрээс нь нэлээд олон хүн коммент лайв юм үзэж байгаа болт юм аа. Антибиотик хизээ өгч эхлүүл зүгээр вэ гэсэн асуулт ирж байна. Ингээд ихний хамын асуулт. За антибиотик бол ер нь өгөх би дурггүй. Ер нь биш биш бүх эмчнэр антибиотик өгөх дурггүй. Ер нь вирус гэдэг одоо нэг амьд организм байгаа шүү дээ. Энэ вирус бол хизээч антибиотик өгөхгүй. Одоо нянгийн гаралтай буюу нян гэдэг юм бол антибиотик өгнө үү гэхээс биш вирус бол антибиотик өгөхгүй. Тийм учраас эхний халуурал, эхний өвчин эхэлсэн шинж тэмдэг мэдэгдэх юм бол ерөөсөө одоо шууд зарим цагийн тарай ихлээр зарим амцлын нуулгаад, зарим намцлын нуулгаад, зарим эритромицин нуулгаад хэлдэг. Аль болохоор тэхгүй байхыг бодоорой. Энэ чинь одоо ямар ч хэрэгцээгүй одоо бидний биед байдаг ашигтай ашиггүй бүх бактерийг устгадаг. Тэгээ ашигтай бактериудыг маань устгах юм бол энэ чинь үр дүнгүй. Тэгээ нэгэнтээ вирусаа авч чадахгүйгээс хойш антибиотикийг бол аль болохоор авахгүй байх хэрэгтэй. Хэрвээ 1 дахь, 2 дахь, 3 одоо 3-аас дээш хоног халуураад эхлэвэл харин ёстой эмчд үзүүлээд болж өгöd нянгийн үүсгэгчийн эсрэг шинжилгээ авдаг. За яг үүсгэгчийн эсрэг шинжилгээ авахад үүсгэгчийн эсрэг шинжилгээний хариу маш хурдан гарч чаддгүй 72 цаг гардаг. 72 цагийн дараа гардаг учраас бас хүлээлгэх шаардлага гардаг. Одоо хүүхдийн өвчний цогц менежмент гэдэг хүүхдийн эмчнэрийн барьдаг одоо ном байгаа. Тэр номонд зааснаар бол одоо 3-аас дээш хоног халуурах юм бол эхний эвнээний антибиотикуудыг гэрээр авч болно гэж одоо эмчийн заалтаар антибиотик авсан дээр шүү. Ер нь бол антибиотик авмааргүй л байна. Тарам гатая гам гэдэг энэ хүн сайн байна уу чимгээ хичээ мундаг шүү гэсэн байна. Ингээд миний хүүхдийг төрснөөс нь хойш шимжилж байгаа танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Одоо хүндээ тэгээд хүмүүс маань цуграад орж ирж эхэлж байна. Тэгээд ханиад дотор олон янз байдаг тий. Жишээ нь нөгөө үүсгэж байгаа вируснаас хамаарат олон янз. Тэрнээс гадна одоо нүдний ханиад гэдэг нэг өвчин бас гараад байгаа талаар хүмүүс яриад байна л да. За нүдний ханиад гэдэг бол ялгаагүй. Одоо биднэрт ирж байгаа тэр биднэрт наалтаад байгаа агаар туслын замаар явж байгаа вирус чинь нүдний сарстыг гэмтээсэн үед л одоо нүдний ханиад гэж нэрлэдэг. Тэрнээс биш одоо нүдний ханиад гэдэг нь тустай вирусээ байхгүй. Тэр вирус чинь одоо хамар дотор ороод хамрын сарстыг өрөвсөлчгөл одоо хамар ринит буюу хамрын сарстын өрөвсөл болно. За гүйлсэн булчиргаа дээр очиж суучвал одоо бидний мэддэг ангидах өвчин бий болно. За гуурсан хоолой дээр очиж суучих юм бол одоо бидний яриад байдаг бронхит чинь болно. Гэт цодоохны зам руу орчих юм бол одоо бид нар гүйлгэх, бөөлжих, суулгах гэх ингээд тийм шинжүүд гарна. Тэгэл нүдний ханиад гэдэг бол мөн л адилхан. Тэр вирусын л аль нэг нэрээ бидний нүдний сарстыг өрөвсүүлж байна гэсэн үг. За мэдээж тэгээд хамгийн ихний байдлаар бол басад антибиотик хэрэглэхгүй нүдээ сайхан цэвэрхэн усаар угаагаад нүдний эмчнээс очиж зөвлөгөө авч нүдний дусаалга, нүдний тоос одоо тэр ямар юм тариад явахын түүнийгээ хэрэглэн тэгээд юуны тухайн төрөлгөө маш хурдан одоо гормонтой дусаалга авч хэрэглэдэг. За аль болохоор тэр гормонтой антибиотиктэй дусаалгыг авч хэрэглэхгүйгээр эхний 2 хоног бол зүгээр нүдээ маш цэвэрхэн ачуураар авчаад нүдээ угаагаад тэгээд одоо шингийн ямаа сааваа даач хөхгүй байгаа хуцаа хэд бигнэхгүй байгаа ингээд эхний харах хэмжээг авна да. Дараа нь норфин ханиадтай хүүхдэд өгөх нь зөв үү гэж асуусан байна. Норфин гэдэг юм бол одоо энэ дэлхийд даяараа хэрэглэдэг юм. Нурофен гэдэг бол ибупрофен гэдэг эмний чихэрлэг сироп маягаар бэлдсэн юм байдаг. Гэхдээ нурофен гэдэг юу ч бас байдаг л да, таблет гэж байдаг. Нурофен гэдэг нэрээр. За нурофен гэдгийг өгөөд
ер нь дэмий байна нэтэргээд одоо фэйсбүүкээр ч юм уу интернетээс ч юм уу эцэг эхчүүд уншаад тийм асуулт бас их гарах юм аа үе үе. Тэгэхээр тэр нь ямар учиртай вэ гэхээр нураахны чихэрлэг сиропыг өгснөөс чихэрлэг одоо сиропонд харшил өгдөг хүүхдүүд зохихгүй тийм байдаг. Тийм учраас одоо нураахын зохихгүй байна гэж хэлдэг байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө парацетамол, нураахин гэдэг хоёр юм болоод одоо ханиадны хамгийн ихний өдрүүдэд халууралттай хүүхдүүдэд өвчин намдаах зорилгоор халуун буулгах зорилгоор өгдөг хоёр юмны хамгийн одоо нэгдүгээр нэг юм. Нураахиныг бол байнга хэрэглэдэг. За нураахиныг хэрэглэснээс болоод ингээд муудчлаач гэдэг юм уу одоо тийм юм болоод бараг байхгүй дээ. Одоо нураахин гэдэг бол бидний гормоны бус гаралтай халууралт намдаадаг, өрөвсөл намдаадаг. Халууралт намдаахаас гадна тэр чинь бас нэг баг зэрэг өрөвсөл намдаах үйлчлэгтэй шүү дээ. Энд чинь ибупрофен гэдэг нэртэй, индометаксин гэдэг нэртэй, метендол гэдэг нэртэй одоо гормоны бус үйлчлэгтэй халуун намдаадаг, өвчин намдаадаг юм. Яг нь нураахын нөгөөд тэр хүүхдэд харшил гараад биеэр нь юм туурчаад байвал харин төр зохихгүй одоо тэр тухайн хүүхдийн онцлог. Тэрнээс биш нураахын нэг болоод одоо бүх Америкт ч Хятадд ч Солонгост ч одоо хаач үеийн одоо Германд ч тэрийг л хэрэгжилж байгаа. Зүгээр яг хуу тэд нар бүгдээ өөр нэрээр байдаг гэж магадгүй. Одоо миний мэдхээр бол нураахын гэдэг имийг одоо ибупрофен гэдэг нэрээр нь хэрэгжилдэг, нураахин гэдэг нэрээр нь хэрэгжилдэг, мотрин гэдэг нэрээр нь хэрэгжилдэг. Одоо Францад нэг янзаар нэрлээд, Америкт нэг янзаар нэрлээд, Германд нэг янзаар нэрлэдэг боловч одоо та нар эмээ авмагцаг эмэн доторынхаа эмнийхээ хайцган дээр юм уу эмнийхээ савлгаан дээр чинь ибупрофен гэдэг үг л байх юм бол энэ одоо тэрл юм гэсэн өөр юм биш. Тийм учраас нураахиныг хэрэглэхэд ерөөсөө буруутгах юм байхгүй. Өвчин намдаа халуун буулгах зорилгоор нураахиныг хэрэглэж болно. Ханиаж байгаа хүүхдэд ямар юм өгөх вэ гэж Ратна оюун гэдэг хүмүүс асуусан байна. Ханиаж байгаа хүүхдэд ийм өхийг өштэй ийм ч бол чагнаж үзэж байгаа болно. Ханиад болгон нэгэн стандартаар өгдөг юм гэж ерөөсөө байхгүй. Цэв ихтэй байна уу? Эсвэл хуурай ханиаж байна уу? Эсвэл зөвхөн ихэлж байна уу? Эсвэл ханиад эхлээд 14 хонцсон явж байгаа юм уу? Гэх мэтчлэн тэгээд тэр хүүхэд их тунхай хүүхэд юм уу? Дотноо шуугчдаг нөгөө астмтай хүн шиг шуугчдаг тийм ханиад байна уу? Гэх зэрэгээсээ болоод тэр ямар нэгэн хүүхдийн эмчид заавал чагнуулах хэрэгтэй. Чагнаж үзчихээж одоо эхлэн. За ер нь яг одоо ханиадны хамгийн ихний шинж эхлээд энэ хүүхэд жоохон халуурах гайхаж байгаа юм уу? Ханиах гайхаж байгаа юм уу? Нусгай тайхаж байгаа юм уу? Тийм бодвол хамгийн ихний байдлаар өвчин намдаах халуун буулгах нэмээ гэртээ хэрэглэж болно. Энэ нь одоо миний түрүүчийн хэлсэн нураахын парацетамол хоёр. Парацетамол гэдэг юм бол мөн бас маш олон нэртэй. Панадол, ифералган, одоо террафлун дотор парацетамол байгаа, минигрипт парацетамол байгаа, миксафилун парацетамол байгаа, миксагрипт парацетамол байгаа. За бүх маш олон янзын нэрээр байгаа тэр парацетамол гэдэг юм чинь. Тэр хоёроо эхлээд гэрийн нөхцөлд олвол хэрэглэнэ. За гэрийн нөхцөлд эхний байдлаар хэрэглээд халуун буухгүй байх юм бол хоёр дахь өдрөөсөө эмчтэй үзүүлсэн дээр эмчид үзүүлээд эмч маань юу гэж хэлэх нь вэ? За аль болохоор бас нэг 37.5 хүрээд юм уу 37.8-аас доош халуунтай байх юм бол бас заавал энэ хэрэглэх шаардлагагүй. Яг нь тэрийгээ жин тавьж болно, шингийн уулгаж болно, бас жоохон ажиглах хэрэгтэй. За мэдээж 38-аас дээшээ гараад 39 хүрэхтэй дэвэл халуунаа буулгах шаардлагатай. Хүүхэд болгоны онцлог өөр байдаг. Зарим хүүхэд одоо 39 хэмээн халуунтай мөртлөө зүгээр одоо зургатаа үздэг ч юм уу, цайгаа уудаг ч юм уу ингээд гэр дотор алхаад яваад байгаа мөртлөө зарим өвчтөй хүүхдүүд 37 жаахан гараад одоо бүрэн дагч чичрээл одоо эсвэл бараг татхтай ч юм уу тийм байдал ажиглагддаг. Тэгээ хүүхдээсээ болоод халууны юм хэрэглэх шалтгаан, халууны юм хэрэглэх зай бол одоо өөр л байж таарна. Энэ нь бол нэг ямар ч гэсэн эмчид бол нэг бараг нь харуулж, хоолой агныг үзүүлж, уушгийг чагнуулж,
арьс үрсийн шалгуулж ингэж байж байгаа. Одоо дагаарчих юм руу орсон дээ. Хэрвээ хүүхэд чинь халуураад их эвгүй амархан чичрэл дагжаад ингээд татгайч ч юм уу ингээд сандраагаад ингээд хэлэх юм бол мэдээж халууны юм бол юуны төрөндөө хүүхдийн халууны юм чинь нураахын гэдэг нөгөө ибупрофен байгаас гадна парацетамол чинь одоо панадол гэдэг лагаараа одоо байна параден гэдэг лагаараа байж 125 мг 250 мг гэж ингэж байдаг 500 мг-ийн одоо 0.5 грамын парацетамол буюу 500 мг-ийн лаг ямар ч гэсэн одоо жижигхэн 5-аас доош насны хүүхдэд бүх хэрэглэхээр энэ бол том ихтэй учраас ядтаа таллаад ингээд өгч болно да. Нанди эрдэнэ гад болох гэдэг маань 2 настай хүүхэд нь хоолой нүртөд хий ханиалгаад байгаа юм байна. Тэгээ шүүн сэрүүлзээ дутаж чадах байгаа. Ямар юм өгөх вэ? За шүүн сэрүүлзээ дутаж чадахгүй байх юм бол за холоор феномен гэж юм байдаг. Сэрүүлзээ дутаж чадахгүй байна гэдэг бол их олон шалтгаантай. Зүгээр босоо явж байгаад ингээд ханиахгүй байж байгаа хэвтэнгүүт ингээд ханиалгаад дутаж чадахгүй байна гэдэг бол тэр одоо цэртэй байж магадгүй. Хүүхд чинь ингээд босоо явж байгаад хэвтэрт одоо хөндлөнгөөр болохоор тэр уушгинд байгаа цэр чинь дээшээ ингээд нэг жоохон одоо шингэн зүйл чинь саваа дагаад урсдагтай адилхан босоо байж байгаад ингээд хэвтэй болохоор тэр шингэн зүйл чинь дээшээгээ яваад ингээд буурсан хоолой дээшээ ингээд одоо тэнд байгаа рецепторуудыг буюу тэр хүлэн авааруудыг цавчраагаад тэгээ ханиад. Тэгэхээр тэрийг өөртөө өдрийн хугацаанд нь цэр хавлах юм уу, цэр шингэлэх юм уу өгч болно. Тэгвэл эмчилж чагнуулах хэрэгтэй. Эмчилж чагнуулахгүйгээр дураараа юм бас өгч болохгүй. Тэгээд үнэхээр одоо энэ хүүхэд ингээд жоохон юмд харшчих гад байдаг бол одоо вирусын гаралтай өвчин, харшлын гаралтай ханиад, вирусын гаралтай ханиад их төстэй штэ хоорондоо. Яг л одоо нэг астмтай өмшиг шуугаад эхэлдэг. Тийм тохиолдолд бол хамгийн ихний вариант бол одоо миксохилүү гэж юм байдаг. Миксохилүүн дотор бол нэг үргэлжлэх эсрэг юм байгаа. За маш жижигхэн тунгаар маш жижигхэн байхад 120 мг одоо нэг 2 настай хүүхэд, 1 настай хүүхэд, нэг 8 сартай, 9 сартай хүүхдүүдэд өгч болох хэмжээний парацетамол буюу 120 мг парацетамол гэдэг өшөө холоор фенермин гэдэг нөгөө харшлын эсрэг юм байгаа. Эхний байдлаар тэрийг нэг оройд нэг өгч унтуулаад одоо маргааш өдөр нь ямар байх нь хүүхэд маань тэр эмэндээ жоохон харшлан намдаад, жоохон тайвшраад, жоохон өвдөлтөн намдаад тэгээ унтаж магадгүй. Хэрвээ тэр хүүхэд унтахгүй одоо шүнжээ ханиах гэдэг юм бол бас эмчид очсон дээ. Тэгэхгүй бол бас хүндэрчих бийдээ шүнжэндээ ханиасан хүүхэд ч маргааш өглөө хоолндоо дуугүй, ядарсан, нүур аман сэлгэрсэн ингээд босоод ирдэг. За хоолой нүглөө гэж энэ хоолой өвдөх ялгаагүй мөн вирусын гаралтай л эхэлнэ. Заримдаа яг шууд нянгийн гаралтай эхэлж болно л доо. Одоо стафилококк байж болно, стрептококк байж болно. Хэрвээ гэх юм бол одоо мэдээж халуурна, хоолой нүдэн, булчир хаан цавчин юм залгиж чадхаа болно, залхихаараа өвдөөд одоо хоолнд дургүй болчихно. Тэгээд юм нөгөө залгиж чадахгүй байгаа хүүхэд чинь идэж уух дургүй болно. Тэгээд 1-2 хоног жилийн хүүхэд маань бас хоолойг гүйсэн булчирхаа идэж ч магадгүй. Тэгэхээр бас л эмчтэл очиж хоолой амин шалгуулах хэрэгтэй. Одоо гэртээ хамаатан садан юм ч юм уу, эгч дүүний юм ч юм уу. Тийм бол ямар ч байсан тэр нэг гүйсэн булчирхаа бас үзүүлэх хэрэгтэй. Их улайж уу, идээлж үү гэдгийг шалгуулах хэрэгтэй. Тэрний дараагаар л одоо ёстой антибиотик хэрэглэх үгүйгээр шийднэ дээ. Мөнх жаргал гэдэг юм аа 1 настай хүүхд юм аа уйлаад байнга ханиалгаад байна яах вэ гэж ярьсан байна. 1 настай хүүхэд уйлаад байнга ханиалгаад байгаа нь тэр хэдэн хоногийн турш тэгж байгаа болов. За сонсож байгаа бол хамгаалж биччихээрэй. Их олон хоногийн турш ядаж 3-аас дээш хоног ингэж байгаа болоод бүр яахаа аргагүй юм чи чагнуулсан дээр. Яг нэг 3 хоног дотроо байх юм бол одоо ихний байдлаар уйлаад байна гэдэг бол тэр хүүхэд зовиртой байна гэсэн үг. Одоо юм хийх чадахгүй шүү дээ. Зовиртой байна гэдэг чинь хааны газар нь өвдөж байж магадгүй одоо хоолой нь өвдөж гин үү, цээж нь өвдөж байна уу, толгой нь өвдөж байна уу. Тийм өвчин амдах юм хамгийн ихний байдлаар хэрэглэж болно. Тэгтээ маш бага тунгаар хэрэглэнэ. Одоо яг л хүүхдийнхаа тунгаар 125 мг юм уу, 250 мг одоо парацетамолын буюу параден гэдэг лааны
хямлаад байгаа бол тэр заавал шалгуулах хэрэгтэй. Энд гизгүй зэн ямар байна, гүйлгэлт байна уу, бөөлжилт байна уу, хоолнд дургүй байна уу, шүн их уйлж байна уу. Одоо шүн уйлаад байвал ямар ч үсний холоорхын намын жижигхэн 3-1 юм 2-1-ээр талдаж өгөө. Тэгээд маргааш өглөө эмчид очиж үзүүлсэн дээ. Тэгээд хэр зэрэг олон хоног ханиаж байгаагаа бичсэн болов? Энэ маань бичсэн байна. Тэгээд ханиадны вакцины хэр үр дүнтэй вэ? Сөрөг болон эрэг тал нь. Ханиадны вакцинд сөрөг болон эрэг тал одоо нэг сөрөг тал нь бий болох гайгүй болов гэж бодож байна. Ханиадны вакцин гэдэг бол одоо ханиад туснантай л яг ижилхэн гэсэн үг. Тэр чинь вакцин гэдэг бол тухайн өвчний вирусыг хүчийн судруулсан юм уу? Эсвэл одоо өхүүлсэн вирусыг булчинд нь тавьдаг юм уу? Эсвэл уулгадаг. Тэгээд тэрний дараагаар жижигхэн яг тэр ханиадаар яг тэр вирусээр ямар шинж тэмдэг илэрх явтай тэр шинж тэмдэг сул илэрнэ. Тэгээд тэрнийхээ хариуд тэр хүний бие антицелла буюу тэр эсрэг бие гэдэг юм үүснэ. Эсрэг бие гэдэг юм үүснэ. Тэгээд нэг зарим вакцины чинь дараа хүүхдүүд халуурдаг штэ. Тэр чинь одоо дахлаа тогтож байгаа нь тэр. Тэгээ ханиадны вакцины эсрэг тал нь болохоор одоо зарим хүүхэд бол халуурдаг, их өндөр халуурдаг, заримд нь татдаг. Одоо 10 хүүхдэд вакцин хийхэд нэгдэн ч юм уу, хоёртон ч юм уу бас сөрөг нөлөө үзүүлж зохихгүй. Өнөөдөр вакцин хийлгээд манай хүүхэд ингэчтэй гэдэг ингээд гомдолтой орж ирдэг хүмүүс байдаг. Ихэнхдээ бол вакцин гэдэг юм бол ашиг тустай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас товлсон вакцинууд бол бүх хүнд хэрэгтэй вакцинууд байдаг. Сайн дураараа хийлгдэг вакцинууд байдаг. Тэр вакцинууд бол одоо мэдээж тухайн газар орнд ямар вирус, томоогийн А хүрээний вирус байна уу, H1N1 байна уу, одоо шууны ханиад байна уу, одоо ямар нөгөө гархааны ханиад ч гэдэг юм уу, SARS ч гэдэг юм уу. Одоо тийм вирус энэ одоо дорнод одоо Сибирь гэдэг юм уу, Төв Аз гэдэг юм уу, Зүүн Өмнөд Аз гэдэг юм уу одоо ингээд тодорхойлно шүү дээ. Тэрнийхээ дагуу тэр вирусын одоо эсрэг вакцин тэр нутагт нь одоо эсвэл ээж аав хүсэлтээрээ хийгддэг, эсвэл одоо бүр төвлөрсөн товлсон маягаар ингээд одоо тухайн газрын эрүүл мэндийн байгууллага нь одоо 5-аас доош насны бүх хүүхэдтэй гэдэг юм уу, 12-оос доош насны бүх хүүхэдтэй гэдэг юм уу хийнэ гэдэг шийдвэр гаргадаг. Тэгээд хийлгдэг. Зарим нь бол дураараа одоо сайн дураараа халдвартын болнис дээр юм уу, эсвэл хаан ч юм очоод хийлгдэг. Тэр вакциныг хийлгэхэд бол одоо А гэдэг вирусын эсрэг вакцин хийлгэлээ гэж бодъё л доо. Хэрвээ А гэдэг вирусын вакцин хийлгээд тэр А гэдэг вирусээр тэр хүн өвдөх юм бол одоо мэдээж урд нь вакцин хийлгэсэн чинь тэр дахлаас болсон учраас өвдөхгүй. А гэдэг вирусын вакцин хийлгэчихэд хахад Б гэдэг вирус ирээд наалтчвал тэр хүн бас өвдөн ш. Тэр хүн болгон одоо үнийг янз бүрээр ярьдаг. Энэ жил вакцин хийлгэсэн ёстой өвдөг үү, мөн сайн байдаг шүү гэж зарим нэг нь ярьдаг байхад вакциныг өстой хичнээн 1000 төгрөгөөр ч вакцин хийлгэлээ ямар ч нэмэр алга гэдэг эцэг эхчүүдэд байдаг. Тэгэхээр нэг 50-50%тай. Одоо вакциныг бол яг нөгөө товлсон вакцин биш одоо өөрснийхөө дураар, сайн дураараа хийлгдэг тэр вакцинуудыг бол одоо яг нь ер нь 50-50%тай байдаг. Тэгээ хүмүүс янз бүрээр ярьдаг. Вакцин хийлгэхэд бол нэг буруутгах юм бол байхгүй. За их өндөр үнэтэй хийлгдэг газар байна. Зарим нь бол яг хэр тар үнээрээ хийдэг газарч бас байдаг байх. Тэгээд тэрийг бол одоо эцэг эхчүүд ээж аав хоёр нь хоорондоо өөрснөө ярьж байгаа үзүүлдэг эмчээсээ зөвлөгөөгөө авч байгаа ингээд хийлгэж болно. Одоо байнга өвдөд байдаг ийм хүүхдүүд бол заримдаа вакцин хийлгээд ч байнга л ханиасан хിവэрэ байдаг тал одоо бас хацсныг ажиглагддаг. Тэгэхээр одоо заавал вакцингүйгээр вакцин хийлгэх дургүй байгаа бол одоо хүүхдэд хатгуул хүүхд нь ерөөсө тариа хийлгэхээрээ дуулаад одоо тарианаас айдаг хүмүүс бас байдаг хүүхдүүд. Тийм болвол заавал одоо тэр хүүхдийг ингээд одоо яг л дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас товлсон улаан бурхны вакцин юм уу? Эсвэл одоо сүлээгийн вакцин юм уу? Эсвэл Б гепатитын вакцин юм уу? Тэр биш болоод заавал хийлгэхэд одоо хийлгээ гэж ямар нэгэн эмч тэрийг бол шаардахгүй. Жишээлбэл одоо томоогийн А хүрээний вирусээр одоо маш их дэлгэрч байна. Одоо Улаанбаатар хотын хүн амын хүүхдийн 80% нь өвдөжлөө. Тэгээд ингээд хэлэх юм бол
манай эрүүл мэндийн яамнаас одоо эрүүл мэндийн газраас энэ вакциныг ер нь хийсэн зөв юм байна гэдэг шийд гараад хэрвээ хийхээр бол хийлгсэн зөв гэж бодож байна. Туул гэдэг үгний сайн байна уу эрдээ хичээ. Аз жаргал сайн сайхан өгсгийа тулгаахын дүү гэсэн байна. Туул гэсэн байна. За баярлалаа. За сайн байна уу эмчээ манай хүү 6 8 9 сартай юм аа. Өчигдрөөс эхлээд 38 39 хүртэл халуураад байна. Нус нь гоожиж ханиасан юм байхгүй. Өнөө өглөөс ирээд ганц 2 цор цоргийн ханиасан мөн ханиад мөн үү гинэ. За энэ бол вирусын халдвар би мөн гэж бодож байна. Яг тэгвэл халуурсан. Вирусын халдварын хамгийн ихний шинж тэмдэг бага насны хүүхдэд, 5-аас доош насны хүүхдэд, одоо 1-ээс доош насны хүүхдэд хамгийн түрүүнд одоо бараг 80-90% та халуурна да. За зарим нь хүндэр халуурна, зарим нь 38-тай, 37 хагастай халуурдаг. За эхний байдлаар чи ямар арга хэмжээ авах вэ гэхээр хүүхдтэй их өндөр халуураад хүүхд чинь ингээд их тавгүйтэй байх юм бол халууныхаа нэг өгөөрэй. Тэр чинь халуухаар хүүхдийн чинь толгой өвдөн, үе мөчн өвдөн, цээд уушгин өвдөн. Тэгэхээр халуурсан хүүхд чинь тэгэл хоолндч дургүй болно, ундрах сулхан болчихно. Эхний байдлаар 38-аас дээш гараад халуураад байвал халууныхаа энийг өг 9 сартай хүүхэд ойролцоогоор нэг 10 орчим хилтэй байгаа болов да. Тэгвэл одоо парадент гэдэг энэнийхээ одоо парацетамолын 250 мг-тай лааны 3.2 орчмыг эхний байдлаар хийгээд үз. За тэгээ аскорбицин юм уу витамин С уулга. Зарим нь одоо цитрусын гаралтай витамин С-ийн харшилт өгдөг гэдэг боловч ихэнх тохиолдолд бол нэг харшилт өгөхгүй. За тэгээд хамрын сайхан цэвэрлж өг, амьсгалын замын чөлөөлж өг. Маш сайн одоо шингэн зүйл уулгаарай. Байхуд цай байж болно, буцалсан ус байж болно, ногоон цай байж болно, өөрхөн дуртай уудаг шингэн одоо хүүхдийн цайнууд байж болно, хяран байж болно. Аль болохоор жоохон 9 сартай хүүхэд гэдэг чинь нэг шүлтэй хоол идэл одоо сармистэй шүл уугаад байж бас чадахгүй байлгүй. Тэгтэл одоо өөрхөн иддэг хоол ундын аль болохоор сайн идүүлээрээ ер нь дархлаа сайн байна гэдэг чинь дархлаа сайн байлгая гэж бодвол сайн унтуул, сайн идүүл, битгий daarуул, битгий бэгэн тэгээд ингээд хэрвээ ийм арга хэмжээнд чиний авч байгаа гэрээр өгч байгаа арга хэмжээнд чинь олигтой болохгүй маргааш дахиад 39-тай халуураад ингээд эвгүй байх юм бол уушгаа чагнуул, гүйсэн болчихлоо шалгуул тэгээд өрөвсөл байхгүй энэ зүгээр л одоо ердийн витамин С-г өгөөд халуун болох хэмээ өгөөд баг зэрэг харшлын юм өгч болно. Тэрийг өгөөд 2-3 хоног ажиглая гэдэг юм чинь хийх бол тэр дагуу л яваараа битгий өтөр түргэн одоо антибиотик өгөөрэй. Амгалын нөгөө эритромицин нөгөө одоо дөнгөж ханиад эхлээл 3 хоногчод байхад 2 янзын антибиотик уучхаас зарим хүүхдүүд одоо ээж аваад дагуулаад ирдэг. Тэр бол нэг зөв асуудал биш шүү. Ер нь бол тийм юм байна шүү. За тэгээ дараа нь Viforineula чи хэдэн удаа хэрэглэвэл зүгээр вэ? Томоогийн вакцины хийлгэх нь хэр үрдүдтэй вэ? Томоогийн вакцины талаар асуух юм л да. Давхар 2 асуулт. За томоогийн вакцины тухай би түрүүн ярьсан. Томоогийн вакцины хийлгэх нь үр дүнтэй. Томоогийн вакцины тэр нянгийн тэр вирусын эсрэг вакцины хийлгэлээ гэж бодъё. Тэр вирус ирээд одоо агаар туслын замаар ирээд наалахад танаа хүүхэд дархлаатай байгаа учраас тэр вирусээр өвдөхгүй. Тэгэхдээ ханиад ид ганцхан одоо нөгөө томоогийн анх хүрээний вирус үүсгэнэ гэж байхгүй маш олон янзын вирус энэ одоо агаар дэлхийд бидний эргэн тойронд маш олон янзын вирус явж байгаа учраас өөр вирус ирээд наалбал тэр вирусын эсрэг хийсэн вакцин чинь одоо хамгаалж бас чадахгүй. Тийм учраас 50-50% таа. За яг 70% таа гэж магадгүй илүү одоо сайн тал нь. Гэхдээ л одоо заримдаа өвдөн, заримдаа өвдөхгүй байж болно. Тийм учраас томоогийн вакциныг хэрвээ хийлгэе гэж одоо сайн дураараа хийлгэе гэж хүсвэл хийлгэж болно. Бүх нийтээр хийлгэх ёстой
вакцин гарч ирээд үнэхээр одоо Улаанбаатар хотын хүүхдийн маш олон хувь нь энэ вирусээр өвдөж байна гэвэл тэртээ тэргүй одоо эрүүл мэндийн байгууллагууд арга хэмжээг аваад тэр вирусын эсрэг вакцинжуулалт таарна. Тэгэхээр тэр одоо нийтээр хийлгэж байгаа вакциныг бодвол хийлгэсэн зөв. Нөгөө асуулт нь юу гэсэн юм бэ? Лааны талаас асуусан. Лааны вихерон гэдэг лаа бол хоёр удаа хэрэглэх үү? Вихерон гэдэг лаа одоо тэдэн удаа хэрэглэвэл зүгээр тэдэн удаа хэрэглэхгүй байвал зүгээр биш гэсэн имийг би олж уншиж байгаагүй. Вихерон гэдэг лаа бол дахлааг дэмжин одоо вирусын өсөлт хөгжилтийг зогсооно. Одоо вирусыг зарим нь одоо устгамж гэдэг юм уу? Тийм одоо сайн талууд зөндөө бичигдсэн байдаг. Ерөнхийдөө та нар вихерон гэдэг лааныхаа одоо нөгөө инструкцийн буюу тайлбарыг аваад уншаад үзээрэй. За аль болохоор одоо заавал вихерон гэдэг дахлааны лааг хэрэглэж зүгээр болох заавал шаардлага байхгүй шүү. Одоо 3 хоногийн ханиадны хооронд одоо хүүхэд чинь одоо өөрөө угаасаа эрүүл хүүхэд байвал тэр чинь тэгээд нэг вирусын эсрэг өөрийгөө аваад гарч чадна. Үнэхээр энэ цус багталтай. Үнэхээр одоо 9-р сар гараад цэцэрлэгт явж хэлснээс хойш одоо 14 хоноод нэг өвдөд 7 хоноод нэг өвдөд ингээд зовоогод байсан болвол одоо нэг удаага хэрэглэж болно. Би бодохдоо бол нэг одоо тэр дахлааны лааг бол нэг ядчил нэг 3 сар нэг удаа ч юм уу хэрэглэхэд би болох байх гэж бодож байна. Тэрнээс биш одоо өнгөрсөн 7 хоногт вихерон лаг хийсэн. Одоо анаферон уух гэж байна. Одоо тэгсэн чинь болохгүй харин би бенферон хэрэглэлээ гэд ингээд ярьж байгаа хүмүүс байдаг. За одоо тэр олон одоо батлаа дэмжих даануудыг бол тэгж олон дараалан хийгээд хэрэггүй. Ерөнхийдөө өөрийнх нь тэр чинь одоо бид нар одоо нэмэлтээр л нөгөө дахлааг дэмжих гэдэг байгаа болохоос биш хүүхдийнх нь өөрийнх нь дахлааг нь одоо сайн байлгах арга хэмжээг одоо юуны төрөнд авах хэрэгтэй эмээр биш. Хүүхдэд дулаахан байлгаад цэцэрлэгт явдаг бол цэцэрлэгт нь явуулгаад байлаа. Гэртээ сайхан асгаад шингийн эмийн уусгаад ингээд тайван байлгаад одоо гадаа хөлөнд дааруулахгүй байлгаад ингээл байх юм бол нэг одоо ердийн вирусын ханиад бол ихэнх тохиолдолд нь 3 тэгээд дээдсний 5 хоног үргэлжлээл тэгээд уг нь намддаг. Тэгээд тэр үеийн өнгөрөөж байгаа цэцэрлэгт юм уу сургуульд нь явуулах хэрэгтэй. Одоо тэг хар хүн байхгүй гэж цэцэрлэгт нь явуулдаг. За ийм шалгалттай, тийм шалгалттай одоо өнөөдөр л хичээлдээ явах бол болохгүй гэж хүүхдүүд цэцэрлэгтээ явдаг. Өмшөө сургуультай. Тэгэхээр аль болохоор л одоо гэртээ байх нь гэдэг бол одоо их сайн имчилгээ. Тэгээ гэртээ байхтаа зүгээр дан гэрт нь орчих биш. Ээж нь ч юм уу, эмээ ч юм уу, хар тасардаг хүн ч юм уу ингээд цуг байгаа, шүлтээ устаа хоол хийж өгөөд, идүүлээд, унтуулаад ингээд асруул одоо их сайн байна да. Сайн байна уу? Өвчин намдах ибупрофен юм хэр удаа хэрэглэх вэ? Ибупрофен гэдэг юм чинь бидний нэрлээд байдаг сиропор байдаг нурофен, таблеткээр байдаг нурофен, тэгээ ибупрофен, тэгээ мотрин гэдэг их олон янзын нэртэй би одоо ярианыхаа хэсэнд бас л ярьсан. За өвчин намдах тэр имийг одоо жишээлх юм бол одоо үе мөчн өвддөг хүн бол ибупрофен буюу одоо ибупрофен, ибуденк гэдэг одоо эмнүүд зөндөө байдаг шүү дээ. Тэр имийг одоо бүр 3 сараар, 2 сараар, 45 хоногоор, 21 хоногоор ингээд бүр схемтэйгээр уудаг. Хүүхдэд бол одоо ханиад хүрсэн хүүхдэд за ямар ч үснийг 7 хоног хэрэглэхэд бол нэг их аюултай үр дүн бол хүрэхгүй. Тэгэхдээ ерөнхийдөө одоо эхний 3 хоног, 5 хоног хэрэглээд хүүхдийн чинь халуун буурахгүй, өвчин намдахгүй, ингээд завуур нэмэгдээд хэдийгээр эмч чинь бичиж өгсөн байсан ч гэсэн энэ хүн толгойн өвдөд өглөө оройдоо ууж байгаа гинэ. Толгойн өвчөнд толгойн өвдөд өглөө оройдоо ууж байгаа болбол түүнийг нэг 14 хоногоос том хүн болвол 14 хоногоос илүү бас хэрэггүй. Тэгэхдээ тэр толгойн өвдөлт чинь даралт гисэж өвдөд байгаа юм уу? Эсвэл одоо судас чинь нарийсаж өвдөд байгаа юм уу? Эсвэл мигрен одоо таллаж өвдөд байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн гэмтлийн гаралтай өвдөд байна уу? Одоо халуунаас болоод өвдөд байна уу? Кофе ууснаас болоод өвдөд байна уу гэж бас нэг янз бүрийн шалтгаан байгаа шүү. Тэр шалтгаануудыг бас мэдэж байж зүгээр одоо 3 хоног ханиадны улмаас 2-3 хоног толгой өвдөд ибупрофен уух бол асуудалгүй. Тэрийг уугаад тэгээд ханиад чинь намдаад
халдварын үе өнгөрчихдөг толгойн өвчин намдна. Тэр толгойн өвдөд байгаа шалтгаан чинь одоо юу вэ гэдгээ бас мэдэх хэрэгтэй дээ. Хэзээ нэгэн цагт юм хуман таалга маалганы тоддог мөргөд ч юм уу цонхны тавцан дээр толгой молгоогоор заримдаа цогцдог шүү дээ. Одоо тийм юм хум байсан байх бий дээ. Тэр толгойн өвдөлт юутай холбоотой юм болоо тэрийг бас анзаараад бодоод тэгээд ингээд бүтэн 10-аад хоног ингээд уурчаад байхад намдахгүй байгаа толгойн өвчин болоод одоо мэдрэлийн эмчит үзүүлээ, тархины цахилгаамжлалыг хийлгэх юм уу, нүдний угаа харуулдаг юм уу, даралтаа үзүүлдэг юм уу, одоо компьютерны томограм хийлгэх юм уу гэх мэтчлэн ингээд хэрвээ 10-аас дээш хоног байх юм бол энийг заавал шинжилгээ хийлгэж үзэх шаардлагатай болно. За нэг 10-ын доктор бол яг тэгээд өвчин намдчихвал бас яг гайгүй болж магадгүй. Болор Эрдэнэчим гэдэг хүн манай охин 6 сартай шээсэн үнэртэй заримдаа хөлдөрхөөр хөлсний үнэртэй тэгээ чихээ майжаад байна. Энэ юуны шинж тэмдэг юм болоо яаж имжлэх вэ гэсэн. За шээсэн үнэртэй байгаа болбол энэ хамгийн нэгдүгээр султай буюу рахит гэдэг өвчний тухай бодно. Энэ рахит гэдэг өвчний үед хүүхэд чинь шээсэн үнэртэй болно, их хөлрөн, цочмтгай болно. За гэх мэтчлэн тэгээд бүр их хүндрэх юм бол ингээд одоо гар буглах, одоо хавирганы ясан дээгүүр ингээд ийм булд руу тоочкнууд чиг юмнууд гарч ирнэ, гарын саруунд ясанд өөрчлөлт авдаг. Гэхдээ ясанд өөрчлөлт авахаас өмнө энэ хөлрөх, за их цочмтгай болох шинжүүд гарч байгаа болбол витамин D-ийн дутагдал байж магадгүй. Витамин D та хүүхдэд уулгаж байгаа юу? За витамин D-г орчин үед тусан дах витамин D-ийн хэмжээг олон эмнэлгүүд үздэг. Ер нь одоо олон лабораториуд үзэж байгаа. Үнэхээр энэ витамин D бага байх юм бол урьдчилан сэргийлэх тунгаас илүү эмчилгээний тунгаа 1000 эднийцээр 1000 олон улсын нэгжээр одоо 2000 олон улсын нэгжээр гээд ингээд өгдөг. Витамин D хэвийн мөртлөө танаа хүүхэд ийм байгаа шээсэн үнэртэй байгаа болбол шээсний шинжилгээгээ өгөөрэй. Тэнд үрвслийн эсүүд одоо шээсэнд байдаг цагаан айс, улаан айс, шээсэнд байдаг нөгөө бусад үзүүлэлтүүд, микроэлементүүд, давс энтер нь өөрчлөлттэй гарах байж магадгүй. Тэгэх юм бол юу ч гэсэн шээснийхаа шинжилгээг өг. За эхлээд витамин D-гээ өгөөдүүд хүүхдээ агаар салхин сайн авч гар. Одоо бас хүйтний улирал эхэлжлээ дээ. Гэхдээ яг л бас нэг өдөрт нэг ганц цагч болох нь хэрвээ дулаахан үед байх юм бол агаарыг алдалгүйгээр нэг жаахан бас гаргаад ингээд үзэх хэрэгтэй. За тэгээд миний зөвлөгөө бол одоо витамин D-г нэг шалгуулчих хэрэгтэй дээ. За яг нь витамин D өгдөггүй болоод өгөөд үз нэг 15 хоног одоо эрчимтэй өдөрт 1000 олон улсын нэгжээр өгөөд үзэхэд шээсний үнэр ямар байх нь, хөлөрх нь ямар байх нь, үсээ майжих нь ямар байх нь, үс дагцны ардалт үсэн нун, хөлөрн, дээрэн дүүрэн үс болоод гараад ирнэ. Мэмэ хөвгтөө юм уу, уучаа хөвгтөө бүр хар хөлсөн цутган гих мэтчлэнгээр ийм шинжүүд гарч байгаа бол витамин D-ийн дутагдал байх нь бол одоо нэлээд өндөр магадлалтай шүү. Бөөлжиж бас цэцэг алдаад байх юм яах вэ гэд булгаа зооги гэдэг юм байна. За бөөлжиж цэцэг алдна гэдэг бол хүүхдийнхаа гид сододны талаас л одоо өөрчлөлттэй байна гэсэн үг. За хүүхдэд хамгийн нэгдүгээр тохирсон хоолыг идүүлэх хэрэгтэй. Хоол нь тохирохгүйгээс болж байна уу? Эсвэл халдвараас болж байна уу гэдгээ бас мэдэх хэрэгтэй. Энэ удаан бөөлжилт суулгалт нь их удаан үргэлжилсэн болов уу? Одоо саяхан эхэлсэн болов уу? Хэрвээ саяхан 2-3 хоногийн өмнөөс бөөлжилт суулгалт эхэлсэн болбол юуны түрүүнд одоо шингэн маш сайн уулгана. Бөөлжүүлдэггүй энийг сайн дураараа, бити дураараа өгөөрэй. Энэ эцэг эхчүүд гівгэн одоо ханаас ч юм сонсоод бөөлжүүлдэггүй энийг өгчдөг. Тэр бол байж болохгүй. Бөөлжилт гэдэг бол толгой өвчнөөс болоод бөөлжт болно, ходоод өвчнөөс болоод бөөлжт болно, хоолойны ангинаас болоод хүртэл бөөлждөг. За тэгэхээр юуны түрүүнд эмчит үзүүлэх хэрэгтэй бөгөөд бөөлжин гэдэг бол хүүхдэд шингэн дутаах хамгийн одоо аюултай шинжүүдийн нэг. Хоногтой одоо нэг бөөлжөд, хоёр бөөлжөд одоо том хүн жишээлбэл хоёр бөөлжчихлээ одоо ёо өгөхлийн хатлаа болдог ш. Гэтэл хүүхэд өдөртөө 2-3 бөөлжнө гэдэг бол дотгошоо шингээд дэцний ханаар шинэгдээд орох хэрэгтэй зүйлүүдээ эргээд гаргачихж байна гэсэн үг. Тэгэхээр бөөлжхөр хүүхэд их тамирддаг, ядардаг, суйлддаг. Одоо тэгээ бөөлжхөр чинь хамаг муухай юм аманд нь орж
ирээд хүүхэд чинь хөвгүү болно. Тэгэхээр бөөлжүүлэхгүйгээр хүүхэдтэй сайн шингийн муулах хэрэгтэй. Шингийн муулгана гэдэг аягаар битгий уулгаарай. Одоо 10 хэлтэй хүүхэд байхад хоногтой ядаж 1 литр имийг 1 литр имийг одоо уулгана гэдэг бол эн чинь 4 аяг цай шүү дээ. 4 аяг цайг бид нар одоо жижигхэн эсвэл хорсоод байж болно, буцалсан ус байж болно, байхгүй цай байж болно, хяран байж болно, цагаан будааны шүүс байж болно. Маш жижигэр өгнө. За суулгалтаа бол ямар суулгалт байна? Баас нь өөртөө их шингэн байна уу, устай байна уу, хөөстэй байна уу, цустай байна уу? Одоо нус цэр шиг залхахтай юм гарч байна уу? Гэдгээс тэр баасныхаа байдлаас болоод хүүхдийн чинь гидсний өрөвсөл ямар байна уу гэдгийг бас эмч дүгнэлт хийж чадна. Цустай, залхахтай, дүлүүлсэн, халуурсан тийм баас байх юм бол даруйхан эмчд очиод баасныхаа шинжилгээг өгөх юм уу? Эсвэл ингэж байгаад байна гэж эмээг бичүүлж авах. За юуны түрүүнд одоо энэс өмнө бактериуд өгч болно. Бактериуд бол Linux гэж бактери байдаг, Bifidum бактери гэж байдаг, Probifol гэж байдаг. Бактери өгөөд шингийн юмаа сайн өгөөд одоо гидсийн сайхан дулаахан байлгаад хөлийн даруулахгүй байлгаад ингээд 1-2 өдөр ажиглаад хэрвээ бөөлжилт суулгалт намдахгүй байх юм бол эмчтэд очсон дээр шүү хүүхдийг бөөлжүүлж удаан байлгаж хэрхвч болохгүй. 1 өдрөөс дэш хүүхдийг бөөлжүүлж ерөөсөө болохгүй. Тэр тусмаа олон бөөлжөд хоногтой одоо өдөртөө 3-аас илүү бөөлжөж эхлүүл. За ханиаж яагаад бөөлжүүл бас өөр хэрэг. Зүгээр ямар ч ханиадгүй шалтгаангүй ингээд хүүхд чинь бөөлжих юм бол энэ сайн шинж биш шүү. Энийг заавал ингэж үзүүлээрэй. За тийм хоолын зурж ханиагаад байх нь яах вэ гэсэн. Хоолой зурж ханиана гэдэг бол хэцүү ханиад. Одоо та нар өөрсөн дээрээ ч гэсэн бодоод үзээрэй. Энэ хоолой зурж ханиана гэдэг бол ихэвчлэн одоо буурсан хоолой төвөнхийн өрөвсөл за ингээд залгуур өрөвсөд ингээд одоо бидний өвчүүний цааталт байдаг одоо цагаан мөгөрсөн хоолой гэж байдаг шүү дээ. Одоо ханиахаар ингээд өвчүүний цагуур өвдөд байдаг. Энэ бол ихэвчлэн одоо вирусын гаралтай ханиаднуудын үед ингэж эхэлдэг. Тэгээд жаахан удахаараа бүр ийм болдог. Тэгэхээр энд юуны түрүүнд өвчин намдах юм аа өгнө. Тэгээд эмч уушгий чинь чагнаж үзсний дараагаар цэр ихтэй байна уу, цэргүй байна уу, эсвэл одоо цээжин шуугаж ханиалгаж байна уу гэдгээс нь шалтгаалаад цэр хоглох юм аа өгөх үү, цэр шингэлэх юм аа өгөх үү, эсвэл өвчин намдах юм аа өгөх үү, эсвэл харшлын эсрэг юм өгөх үү, эсвэл уурсан хоолойг өргөсгөх, тэлэх юм өгөх үү, утлаг хийх үү гэдгийг шийдэж өгнө. За ямар ч тач гэсэн зурж ханиана гэдэг бол маш их зөөр өвдөлт өгдөг учраас өнөөдөр одоо хүүхэдтэй өвчин намдах юм ямар ч байсан үгүй тоноороо тэр нь болохоор ибупрофен гэж болно. Парацетамол буюу панадол ч юм уу одоо тийм юм байж болно. Тэгээд маргааш өглөө эмчт очиж уушгин чагнуулж үзээд хэрвээ хатгалгаа бишээ тийм байвал одоо ямар нэгэн антибиотикгүйгээр энгийн зөөлөн юмнуудыг өгч болно. Тэгэхээр одоо чагнаж үзчихэж мэдэх ёстой даа. Зурж ханиах бол их хэцүү. Ямар ч тач гэсэн өвчин намдах юм аагаарай. За цацаа маань хүүхдийн ханиадыг хэрхэн гэрийн аргаар сэргийлэх вэ гэсэн байна. Гэрийн аргаар сэргийлнэ гэдэг бол ердөө л одоо бидний ээж аав яадаг л байсан яг л тэр журмаар ерөөсөө тийм онцгой юм бидэнд байхгүй. Одоо хүүхдээ дулаахан явуул, бэлтгий дааруул, одоо шингийн юм сайн уулга, хоол ундын сайн идүүл, одоо зурагт компьютер харуулаад одоо жижигхэн 2 настай хүүхдтэй л ингээд бүхэл бүтэн өдөржингөө одоо нөгөө беби тв үзүүлээ л гэдэг хүмүүс ч л байх юм биш. Тэр чинь ч гэсэн хэдийгээр эндээс туяаны одоо хордлого өгөхгүй ч гэсэн нүдэнд чинь толгойд чинь ингээд ядраана гэдэг бол бидний одоо үргэлж яриад байдаг нөгөө модны үг болсон дархлаа гэж чинь муудуулна. Тэр хүүхдтэй тоглох үед нь тоглуулаад одоо хамгийн сайн унтуулах хэрэгтэй. Жижигхэн хүүхдийг 5-аас доош насны хүүхдийг бол 9 цаг гэхэд унтуул. 9 цаг гэхэд унтуул. Унтаж байгаа хүүхэд одоо манай хөгшчүүд ярьдаг байсан унтаж байхдаа л өсдөг гэж. Тэр өснө гэдэг чинь бидний дархлааг дэмждэг хамгийн сайн гормон шүн ялгарч идэг гэж байгаа. Тэгэхээр сайн унтуул, сайн шингийн уулга, сайн хоолол гэхээр одоо үргэлж чихэр чихлаад идүүлээд пицца идүүлээд гэсэн үг биш.
бантангийн нэгдүүл, кашийн нэгдүүл, шүлтэй хоолноосоо идүүл, талх маслын идүүл, цайны нуулга, одоо варен, жимсний чанмал, одоо жимс идүүл, ногоотой хоолоо түлхүү идүүл, тэг хөлийн битгий дааруул, хамрын сайхан цэвэрл, одоо битгий нустай байлгах, хамрын үргэлж цэвэрл, гарын сайхан угаа, гэр орондоос одоо салхивч онгойлгоод байхгүй өрөөгөө нэгт салхилуулаад одоо вирусын халдвараас урьдчилан сэргийлэх юм гэдэг бол гэрээ салхилуулах гэсэн үг шүү дээ. Тэн дотор вирус чинь байгаа л ах юм бол одоо тэр биднэрт наалдаа л байна. Тэгэхээр сайхан чигтэй цэвэрлэгийг хийгээд том хаалгаа нэгт онгойлгоод гэхдээ мэдээж дунд нь хүүхдэд тавьчихгүй шүү. Нэгт салхилуулахгүйгээр ингэж байгаад ингээд сайхан ингээд ариун цэврээ, сайхан гараа угаа, шүдээ угаа, хоолоогоо сайхан цэвэрл өглөө оройд шүдээ угааж байгаад гих мэтлэн ингээд ердийн гэлм энэ бол ердөө бүр бидний одоо хамгийн ердийн гэлмэл байгаа тийм. Тэрнээс биш одоо гойдын онцгой гэлм байхгүй. А зүгээр үнэхээр Улаанбаатар хотод одоо ямар нэгэн ханиад хараад одоо ерөөсөн хатсан хүн болгоос тусчих гэдэг юм бол мэдээж маска зүүн одоо мэдээж урьдчилан сэргийлэх ямар юм бэ гэдгийг одоо интерфероны юм уу, вифероны юм уу тэрийгэ хэрэгж болно. Одоо ёстой вакцин жуулж болно гэх мэтчлэн гэх. А зүгээр ердийн үедээ бол одоо хамгийн энгийн аргаар эрүүл ахуйн зөв дэглэмээс хахад урьдчилан сэргийлэнтэй. Насан гэрэл гэдэг юм маань хий ханиалгыг яаж дарах вэ? Хий ханиалга гэдэг бол Амгцлын угаад намдахгүй байна. Хий ханиалга гэдэг юм бол ерөөсөн амгцлын уух заалт огт биш. Хий ханиалга гэдэг бол харшлын гаралтай хий ханиалга байна уу? Эсвэл одоо ингээд залгуур хоолой чинь ингээд нэг улаагаад ингээд янз бүр болоод байна уу? Ихэвчлэн хий ханиалга харшлын гаралтай байдаг. Ямар нөхцөлд ажилладаг вэ? Утаатай юу? Одоо химийнхээ цуг ажилладаг уу? Тоос шороотой нөхцөлд ажилладаг уу? Одоо цаас маас ном сонин ингээд ийм нөхцөлд ажилладаг уу? Их даардаг уу? Гэх мэтлэн ингээд хамгийн эхлээд тэр хий ханиаж байгаа орчноо нэг бодоод үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт ямарваа нэг юмд харшил өгдөг үү, үгүй юу гэдгээ бас бодоод үзэх хэрэгтэй. Гуравдугаарт ингээд хий ханиалгаад байгаа бол юу ч гэсэн өнөө орой нэг харшлын эсрэг юм ууж үзээд унтаад үз. Терапи байж болно, терапийн дотор харшлын эсрэг юм байгаа учраас унтаад байгаа. За тэгээд эсвэл одоо өдөрт нь стрессын ч юм уу ямар нэгэн харшлын юм уугаад үз. Тэгээд хий ханиалгах чинь 2-3 хоног харшлын юмд намдахгүй. Хизээч антибиотик ууж болохгүй. Хизээч антибиотик ууж болохгүй. Түүнийг заавал эмчд үзүүлж уушгийнхаа зургийг авахулж цусны ерөнхий шинжилгээ хийх гэж үүсэх хэрэгтэй. Одоо сүрээ тусчаад хий ханиалгаад байгаа юм уу? Эсвэл одоо ямар нэг юм тээглээд энд тэнд нь ургацэг ургаад хий ханиалгаад байгаа юм уу? Одоо харшил болоод хий ханиалгаад байгаа юм уу гэдэг чинь биднэрт шинжилгээгүйгээр хийж бас мэдэхгүй ш. Тэгээ орчин нөхцөлөө хамгийн эхлээд нэг сайн бодоод үзтээ ямар байх нь. За нэлээ олон хүнээс хамрын битүүрээ дарах юм аа яах вэ гэж асуусан байна. Хамар битүүрх асуудал бол вирус ханиадын хамгийн бас нэгдүгээрт байдаг зүйл. Хамар битүүрхэд одоо хамрын дусаалбал нэмэр болно. Гэхдээ хамраа цэвэрлэх хүүхдийнхээ хамрыг цэвэрлэхэд жижигхэн одоо буцалсан усаар юм уу зүгээр цэвэр усаар ч юм уу одоо жахан давстай бүлэхэн хавцаа ч юм уу тийм юмар ингээд хөвөнд нэлээд сайн одоо шалга норгосон нэлээд норгосон хөвөнгөө ингээд имжиж агаад хүүхдийнхээ хамт хийгээд ингээд нусын цэвэрлэл сайхан нусын цэвэрлээд ингээд хөвөнгөө ингээд нэлээд урт хөвөн бэлдэж штэ нэлээд урт хөвөнгөө хийгээд эргэлдэх маягаар оруулаад нусын сайхан цэвэрлэн нусаа нийлж чаддаг хүүхдэд бол нусын нийлэг тэгээ огт нусгүй мөртлөө хамрын битүүрээ хорхирч байгаа юм шиг дуураад амаа ангааж унтаад ингээд хамраараа амьсгалж чадахгүй амаараа амьсгалаад байх юм бол тэр вирусын халдвараас болоод хамрын салт нь хөнгөшчихсэн байна гэсэн. Хэрвээ тийм тохиолдол байх юм бол ястай хамрынхаа энийг хэрэглэн хамрын энийг хэрэглэхдээ одоо хамрын энийг бол түмэн зүйлийн хамрын юм байна. Галасолин байна, натрийн байна, насивин байна, насолбиби байна. Одоо гих мэтчлэн гэх тэр юмнууд бүгд хамрын салтын хөнгөшлтийг намдаадаг одоо дотроо болцтой байдаг. Түүнийг гэхдээ мэдээж хамар битүүрээд ингээд цаг тутам тусаагаад байхгүй болж игэл унтахын өмнө нэг удаа одоо ингээд тусаасан дээр болж игэл одоо энэ тусаахгүйгээр хамраа цэвэрлэж хамрын битүү гаргах хэрэгтэй.
Үнэхээр вирусын халдвараас болоод ингээд хамрын салстанд хөнгөшөөд ингээд амар амьсгалж чадахгүй байх юм бол тэр маш буруу. Биш хамраараа амьсгалж чадахгүй бол амаараа л амьсгалаад байвал одоо тэр хүйсэн булчирхай чинь өрөвсөн, амны салстууд өрөвсөн, бүх юм өрөвсөн. Тэм учраас хамрынхаа энийг хэрэглэн хамрын энийг хэрэглэхдээ жижигхэн хүүхдэд тусаалгүйгээр бас хөвөнд шингээж хийвэл бас нэлээд тустай да. За сайн байна уу? Жирэмсэн 2 хагастай хоолой өртөд өрөвсөлтэй гэсэн им мууж болохгүй хэцүү байна. Өөр арга байна уу? Зөвлөгөө өгөөч ээ. За 2 сартай жирэмсэн гэдэг бол 3 сар хүртэл одоо янз бүрийн антибиотик ч юм уу элдв янзын юм уухгүй байвал тун зүгээр байна. За жирэмсний хяналтын эмч байдаг бол жирэмснийхаа хяналтын эмчээс нэгдүгээр уулзаад асуух хэрэгтэй байна. Эхотоо харуулаад хүүхдийн одоо байрлал хөдөлгөөн, хүүхдийн чинь нийтэрхтний бүтэц энэ төр ямар байна уу гэдгээ нэг шалгуулчих хэрэгтэй. За үнэхээр хоолой чинь идээлээд бүр яарч байхгүй ингээд үрвсээд нянгийн эсрэгийн буюу антибиотик өгөх шаардлагатай болох юм бол түүнийг ёстой эмчээс асууж байгаа дуухгүй болохгүй. Гэхдээ хоолой чинь өвдөд ямар ч юугүйгээр хоолой чинь өвдөд байх юм бол нянгийн эсрэгийн муух шаардлагагүй идээлж барайгүйгээр хоолой чинь өвдөжэвэл чи ёстой өвчин намдах юм ууж болно. За жохон цэр хохлох ч юм уу, ханиач шухнаа намдах ч юм уу одоо энэнүүд ууж болно. Тэгээд одоо хоолойгоо зайл жохон нянгийн эсрэг одоо хүрцлийн байж болно. Тамизины усмлыг баг зэрэг шингэлээд тэгтээ өтгөн хүрэн усмлаар зайлахгүй сайхан шингэлсэн одоо усаар хоолойгоо зайлах болно. Их мэтлэнгээр. Тэгтэл ерөнхийдөө үнэхээр идэгцэн байх юм бол урагтч мó, өвдчин ч мó тийм учраас заавал янда эмчтэл үзүүлнэ дээ. Би бол одоо идэлээгүй халуураагүй байх юм бол антибиотик уулгамааргүй байна даа мэдээ. Тэгээд хийн үлгэн шээс ер нь ашиг тустай юу гэсэн юм. Одоо манай цаг бага болохоор ингээд уучлаарай асуултыг мөхөр уншиж амжихгүй байна. За хийн үлгэн шээс гэдэг бол одоо их ач тустай гэж Монголын ард түмэн бүр хэдэн 100 жилийн туршид ярьдаг байсан байх. Ихийн үлгэн шээсийг би ашиг тусгүй гэж үндэ бол хэлж чадахгүй. Тэрийг гэхдээ одоо яг бид надад миний багш нарын заасан ном дотор ихийн үлгэн шээсээ уу гэж үндэ байдгүй болохоор одоо би ёстой сайн гэж хэл үндэ чадахгүй байна. За тэгэл үлгэн шээсээрээ уушгинд жин тавьсан байхын хоолой хинж бигнүүд тавьсан байхын үлгэн шээсээр суулгацсан байхын одоо энийг бол ёстой сайн гэж үндэ хэлж чадахгүй. Гэхдээ их буруу юм байдгүй болов гэж би заримдаа хувьдаа боддог шүү дээ. Тэгтээ тэр ихийн үлгэн шээсийг уухын тулд, уулгахын тулд ч юм уу, хэрэглэхийн тулд ч юм уу, ээжийнх нь хувийн ариун цэвэр одоо маш сайн байж ажил тэр үлгэн шээсийг хэрэглэнтэй. Ээжийн хувийн ариун цэвэр муу байх юм бол харин ч бүр халдвар авах бүр өстой 100% үү таалга болно шүү. Тийм учраас тэр үлгэн шээс гэдэг юмыг бол одоо өстой хэрэглэж зөвлөж болж чадахгүй нэ. Одоо халдвар авч аюултай л юм. Одоо тэгээд нөгөө хоёулаа асуултаар дүгнээд нэгтгээд базаад яриад дуусгах юм. За ингээд одоо ханиад шуухнаны тухай эцэг эхчүүдийг асуулаа. За ханиад шуухнаны тухай асуусан энэ асуултанд би сая одоо бололцооныхаа хэрээр хариуллаа. Гэхдээ зарим юмд одоо дутууд улмаг хариулсан байж магадгүй, заримх нь одоо санаанд хүрээгүй ч байж магадгүй. Ер нь бол өөрснөө л урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр урьдчилан сэргийлэх гэдэг бол миний түрүүчийн ярьсанчлан одоо хувийнхаа ариун цэврийг сайн сахин, хүүхдэд удаан байлгана, шингийн юмаа сайн уулгана, сайн унтуулна, сайн хоолно, хамрын амьсгалын чөлөөтэй байлгана гэх мэтчлэнгээр гэрээ сайхан цэвэрлэн, мэд салхилуулна. Хоёрдугаарт нь цэцэрлэг сургуульд нь ханиад шуухнаны эхний шинж тэмдэг өгсөн болов явуулах гэж битгий их төвдөрөө. Аль болохоор гэртээ байлгахыг бодоорой. Гуравдугаарт нь антибиотик гэдэг энийг буюу одоо нянгийн эсрэг юм байгаа шүү дээ. Одоо бидний мэддэг амоцилин, пенициллин, эритромицин гэх тэр юмнуудыг уухыг битгий их яараарай. За дөрөвдүгээрт нь их өндөр халуураар хүүхдэд нь зарим ханиад болвол өдөө хүүхдийнхээ онцлогоос шалтгаалаад одоо 39-40 хүртэл халуураар ингээд сандардаг.
тийм тохиолдолд бол яаралтай эмнэлгийн одоо эмнэлэг түргэн дуудах юм уу? Эмнэлгийн яаралтай тусламжийн дээр очиж арга хэмжээ авахуулах хэрэгтэй болно доо. За тэгээд одоо яг дараагийн дугаартаа өөр асуух юм байвал одоо хариулъя.